Монгол эх орны маань үүдэн хязгаар Монгол улсын болоод ар халахын буян заяаг дааж яваа гэж хэлдэг цагаан дэл бол хонгор морьтын хөтөл өмнгийн говийнхан маань хүрэлцэн ирж хэвлээ хурлаа зарлж байгаамаа. Монголын төрийг 44 жил удирдсан Батмунх Даян хааны төрсөн нутаг цагаан дэл бол 33 говийн хаан гов болсон Борзонгийн говь сүйрэлд ороод сүйрэлд одоо цаашид ороход энэ одоо мөчлөгдөр бид нар зогсож байна. Монгол улсын засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолыг цагаан дэл бол Улсын төв хамт нэг 46 дугаар тогтоолыг 14 онд гаргасан байдаг. За уг тогтоол бол их хурлын одоо их хурл дээр одоо яригдах байсан их хурлаар оролцох хэлцэх байсан асуудлыг засгийн газар хүч төрн одоо мэдэмхийж төрүүлж одоо авсан бол Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж бид харж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ Алтай улсын салбар уулаас говь гурван сайхан уулаас урагших газар нутаг бол нэг нийтдээ нэг 40 гаруй лицензүүд ашиглалт хайгуулын лицензүүд олгогдсон. Эдний цаатлын эзэд бол өнөө гадны хөрөнгө оруулагч нэртэй эдийн засгийн алуурчид Монголын говийн Борзонгийн говьд тэр байгаа үндэс сүндэс 33 говийн хаан гов болсон үндэс сүндэсэнд бий болсон хүн төрлөختний үүсэл хөгжил буй болсон Монголын говьчуудын оршин тогтнох энэ зүйл болсон энэ газраар бомб нээх юм бол тэнд байгаа нөгөө эдийн засгийн алуурчдын эзэмшиж байгаа лицензийн амь оруулахын тулд энэ асуудлыг одоо явуулж байгаамаа. Олон ч хүмүүс энэ дээр санаа зовнож байгаа. За бид бүхэн энэ 33 говийнхныгоо уриалж Монголын эх орны 408 зөвхөсд байгаа малчин төмнийгээ монголчуудыгаа нэг зүйл уриалж байгаа. За энэ улсын хурал дээр 33 мянган гарын үсэг зуруулах цахим гарын үсэгт бид эхлүүлээд өнгөрсөн 4 сарын 7-ны өдөр эхлүүлсэн. Одоо нэг яг одоо 50% явж байгаа шиг байна. Гарын үсэг гэтэл 7000 хүрэхгүй гарын үсэг цуглагдаж байна. Тэгэхээр та бүгдээс нэг зүйлийг хууж байгаа. Энэ 33 мянган гарын үсгийг одоо зуруулахад иргэдийг бас уриалаад өгөөч гэдэг зүйлийг хэлж байгаа. 33 мянган гарын үсэг цуглуулснаар улсын хурал дээр 46 дугаар тогтоолыг хүчингү болгох улсын хурал дээр ажлын хэсэг байгуулах ийм учиртай. Энэ Борзонгийн говьд олгогдсон лицензүүдэн амь оруулахын тулд энэ гадны хөрөнгө оруулагчдын Монголын говь руу санаархаж байгаа энэ байдлыг тасан зогсоогоод өгөөч гэдгийг хэлж байгаа. Энд одоо ингээд 10 гаруй жил энэ асуудлыг ярьж хэлж сайн муу хөлдөгдөж явж байгаа олон сайхан эх орончид манай өмнгийн говийнхан байгаа. Үргэлжлэн ирсэн байна. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллага та бүхэн маань энэ асуудлыг орд нийтэд бас хэлээд 33 мянган гарын үсэг цуглуулах энэ ажлыг орон даяар бас эрчимжүүлээд өгөөч гэдгийг хүсэх байна. За сайн байцгаана уу. Би өмгөөлөгч Дашдамбэрл гэж юм байна. Иргэдтэйг нийлээд 2014 оны засгийн газрын 46 дугаар тогтоолыг хүчингү болгох энэ хүсэл сонирхлын үндсэн дээр ажиллаж байгаа иргэдийнхээ өмгөөлөгчөөр ажиллаж байна. 1992 онд Монгол улс шинэ үндсэн хуулиа батлаад энэс хойш олон засгийн газар ажиллаж байна. Энэ олон засгийн газруудын үндсэн хуулийг олондаа гიშгсэн хуулийг юу ч биш тооцсон засгийн газрын нэг алдаатай шийдвэр нь 2014 оны 2 сарын 21-ний өдрийн энэ 46 дугаар тогтоол. 46 тогтоол хэд хэдэн хэсгүүдээс гарсан. Хамгийн ихнийхээ заалтаар энэ Өмнөговь аймгийн Хөрмөн сумд байрлах цагаан дэл бол Улсын бомбыг шинээр нээх ийм асуудлыг шийдсэн байна. Энэ нь өөрөө сая бүдээгээ хэлснээр үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалт. Өөрөөр хэлбэл улсын хурал төрийн гадаад дотоод бодлогыг шийдвэрлэнэ гэж заасаар байхад засгийн газар өөрөө шууд үндсэн хуулийн урдуур хүч төрээд ямар ашиг сонирхол юу байсан мэдэгдэхгүй энэ цагаан дэл уулын бомбыг нээх шийдвэрийг гаргацсан. Энэ асуудлыг иргэд захиргааны иргэн давзаалт гашдны шүүхэд нэхэмжил гаргасан боловч энэ шүүхийн шийдэх асуудал биш. Үндсэн хуулийн маргаан гэдэг үүднээс үндсэн хуулийн цэцэд хандах ийм шаардлага гарч ирээд өнөөдөр одоо үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хөргүүлэх иргэн маань энэ хэвлэлийн хуралд ирсэн та бүхэнд бас өөрийнхөө санал бодол энэ бодол санаагаа хэлнэ. За төр хэрвээ Монгол улсын засгийн газар энэ үндсэн хуулийг уландаа гიშгсэн шийдвэрээ хүчингү болгохгүй бол иргэд өөрсдөө хууль гэж дааж мөрдөх шаардлагачгүй үндсэн хууль гэж Монгол улсад байгаад байх шаардлагачгүй байдал төрөх ийм нөхцөл байдал төрөөд байна. Ийм учраас та бүхнийг энэ 46 дугаар одоо та бүхэнд хэвлэлийн мэдээ тараасан байгаа хэвлэлийн мэдээн дээр тодорхой дурдсан асуудлыг
боддоор нь олон нийтэд хүргэж өгөөч. Зүгээр нэг хийх ажлаа олж зөгсөн ийм хүмүүс энэ дээр ингэж санаа бодлоо хэлээгүй маа. Хаврын хахир цагт мал төлөвлөж байгаа ноос ноолуур самнах ийм цаг үед ахуйгаа хойшин тавиад их болсон газар шороо өөрсдийнхөө амьдрах орчныхоо төлөө тэмцэж хаавга 900 км газраас ирсэн малчтын үгийг үнэн боддоор нь хүргэж өгөөч гэдэг ийм хүсэлтэй байна. За 33 мянган гарын үсийг цуглуулах асуудал маань ерөөсөө л энэ асуудлыг үндсэн хууль зөрчсөн гэдэг үүднээс нэг эсвэл засгийн газрын тогтоолыг их хурл хүчингүй болгоно, эсвэл засгийн газар өөрөө хүчингүй болгоно. Энэ үндслээр өнөөдөр улсын их хурлын дарга амар уйсгалан Монгол улсын ерөнхий сайд Лувсан намцрын оюун эрдэнэд иргэд бас гомдол саналаа өгөх ийм зүйл байна. Энийг та бүхэн таниулж хэлэх байх. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. За сайн байцгаана уу. Би Өмнөгов аймгийн Баянтлаа сумын Наранбагийн малчин Сүхтөржин Инквир гэж хүн байна. За бид бол хөдөлмөрлөх, эрүүл мэндэд хамгаалах, үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчныг хамгаалах нь иргэн мөрийн журам төрөг гэдэг. Үндсэн хуулийн 17-2-оо сахин биелүүлж байгаа ийм жирийн л иргэд. Монгол улсад бол одоо бүгдээрээ эрхэмлэн сахих Монгол улсын үндсэн хууль гэдэг нэг тийм эрхэм зүйл байгаад байгаа. Бид бол хуулиан сахин биелүүлдэг. Биднийг дээрээс хуулиан сахин биелүүлэхийг хатуу шахадаг, шаарддаг. Гэтэл энэ засгийн газар чинь өөрөө энэ үндсэн хуулиан зөрчөөд байна. Алхам тутамдаа олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцуудаа, үндсэн хуулиудаа ерөөсөн одоо нөгөө эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах иргэн бүрийн эрх гэдэг тэрийг бол ярихын хэрэггүй болсон. Одоо зүгээр жишээ болгоод яхад биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын конвенц, нүүдлийн зүйлийн амьтдыг хамгаалах олон улсын конвенц, тэр 74 онд батлагдсан иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактуудад заагдсан аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацаажуул болно гэсэн заалтуудаа ингээд олон улсын өмнө хүлээсэн ийм олон гэрээ конвенцуудаа ингээд зөрчөөд ингээд засгийн газар нэг 46 дугаар тогтоол гэдэг юм гаргачаа ингээд яваад байгаа. Энэ нь өөрөө үндсэн хуулийн зөрчигдсөн сая ярьлаа тийм ээ. Өөр олон үндсэн хуулиуд ингээд зөрчөөд ингээд дурдах юм бол одоо 11, 12, 13 ч гэдэг юм ингээд явж байгаа. Бид бол төрөөсөн юуг шаардаад байгаа бол 11-ийг л шаардаад байгаа. Одоо эх орныхон тусгаар тогтнолыг батлан хамгаалж үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангахын төрийн үүрэг мөн гэдэг байгаа шүү дээ. Энийг л шаардаа яваад байгаа юм жирийн иргэд байгаа. Тэгээд энэ үндсэн хуулиа биелүүлэх юм бол байх хэрэгж байгаа ч юм уу, ч юм уу байх ёстой юм бол энэ балиар хүчирхийллийн зогсоох цаг болоогүй юм уу? Одоо аюун эрдэнэ сайдаа Монгол улсын засгийн газраа энийг бол хууль зөрчиж иргэд рүүгээ дайрч байгаа хүчирхийлэл гэж би үзэж байгаа. Тэрч байтгаа их цааш нэрх юм бол одоо хятадын засгийн газартай Монгол улсын засгийн газар нийлж Монгол улсын тусгаар тогтнолоо халдан товтлож байгаа тийм бүдүүлэг үйлдэлж хэлж болохоор ийм уухай үйлдэлийг одоо энэ Монгол улсын урд хил дээр буюу хилийн бомбын статус аваагүй хилийн зурвастаар ингээд өдөр тутамд хилийн зөрчил засгийн газар одоо хилийнхэн дархан хил рүү ингэж зөрчил хийж байгаа ийм үйлдэлүүд байгаа. Энийг одоо хэвлэл мэдээллийн тав дэсээ түмэн түгээж өгөөч гэж хүсмээр байна. Дээр нь энэ 46 дугаар тогтоолыг хүчингүй болгох энэ 33 мянган иргэний гараа өсөгт иргэд минь Монгол ард түмнээ хүчээ нэгтгэж бид одоо тултраа явлаа. Одоо та бүхний хүч бидэнд хамгийн чухал цаг үе дээр ирчгээд байна. Та бүхэн минь бидэнд хүчээ энэ амархан утасныхаа дэлгэцэн дээр л жоохон хийчихүүлдэл тэрнэх та бүхний алтан цаг хормоос хомслаад байх юм байхгүй. Фэйсбүүкээ үздэгээс л жоохон цаг зарцуулаад тэр цахим гараа өсөгт 33 мянган иргэний цахим гараа өсөгт нэгдээд өгөөч гэж л уриалмаар байна. За баярлалаа. За сайн байцгаана уу? Мартан монголчуудын үр садаа дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн үр удмынхан минь ээ. Босооч ээ, сэрээч ээ, нэгдээч ээ гэж хэлэхэд өмнө говь иргэд бид хүрээд ирлээ. Дахиад хүрээд ирлээ. Яг бодитоор бид нар нэгдэх ёстой байна. Нэгнийгээ дэмжих ёстой байна. Монгол улс дөрвөн цэгтэй. Монгол улсын энэ өмнөд цэг арга гашууны бордлогоогоор үүнийг чинь сэтэлэх гээд байна, үгүй хийх гээд байна. Энэ Монголын өмнөд энэ хил үүдэн босхийг эвдэх гээд байна. Үүнийг нэг сэрэт гэж хараатгаач гэж нэгдээч гэж хэлэх гээд байгаа. Энэ арын дэлгэцнээр харагдаж байгаа. Бомб нээх гээд байгаа цэг маань яг энэ арга гашууны бордлого.
говийн баг дархан цаасд газраар бомб нэх гээд байгаа маа. Энэ үүдэн босох юм нэвдэх гээд байна гэж хэлэх гээд ирлээ. Говьд хүн болж төрөөд бид нар үхлээрээ цогцсон хаана бид нар оршуулах юм. Газар нутхгүй боллоо шүү дээ. Ингэх. Бид нар ирээдүйд өөрийнхөө цогцыг шатаадаг, чандралдаг болох ийм ирээдүр рүү очих гээд байна. Газар нутаг нь байхгүй болох гээд байна. Тэгэхээр монголчууд бүгдээр энийг хараач, сэрээч, нэгдээч л гэж дахин уриалах гэж ирлээ. Өмнөний говийнхан бид Монгол улсын урд хөлийг мандж, олон зуун жилээр мандж одоо нүүдэлчин өв соёл, энэ уламжлалан мал аж ахуйн өвлөн тээж ингэж ирсэн ард түмэн. Хилээ мандаг ард түмэн байхгүй юу? Хилээ манаад бид нар одоо дийлхэ болоод байна. Сэтэлгээд байна. Энэ төрийнхэн эдийн засаг яриад идэг. Эдийн засгаас илүү мөнгнөөс илүү газар нутаг ирээдүйд өвлүүлэг үлдэх, үр хойчтой өвлүүлэг үлдэх газар нутаг бидэнд чухал. Бид нар 50 жил 100 жил амьдраад дууслаа. Ахаад хэдэн мянган жилээр бидний үр хойч энд амьдрын штэ. Ингээ энэ бүхнийг нь үгүй хийх гэдэг. Монгол өмнө говь аймаг 2 бомбттай 2 талаараа. Энэ 2 бомбтыг дагсан маш олон уурханууд ажилладаг. Өмнө говийн 2 тал бол дууссан. Одоо голд нь үлдээд байгаа Борзонгийн говийн хүний гараар сүдгтэйгүй энэ бүрэн бүтэн үлдсэн онгон дагшин үлдсэн энэ байгалаа бид нар хамгаалах гэдэг. Энэ дээр нэг монголчууд минь нэгдээд өгөөч, гарын үсгийн зураад өгөөч гэдгийг уриалах гэж ирлээ. Гарын үсэг зурх бол амархан. Бид нар линкээ шийдэж байгаа тарааж байгаа. Энэ дээр бид нар Монголиогоор юм уу эсвэл банкны ирэхээр нэвтэрж ороод баталгаажуулаад гарын үсгийн зурчих юм. Ийм л асуудал байгаа. Монгол Улсын засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолыг хүчингүй болгохын тулд 33 мянган иргэн нэгдэж гарын үсэг зурж ээж энд ажлын хэсэг байгуулж энэ бомб нээх 46 дугаар тогтоолыг хүчингүй болгох ийм зорилготой. Тэгэхээр энэ 33 мянган иргэний гарын үсгийг бид 30 хоногийн дотор цуглуулна. Одоо бид нарт 15 хоног үлдэж байгаа. 33 мянган иргэн нэгдэж дэмжиж ээж энэ бомб нэг 46 дугаар тогтоолыг хүчингүй болгох ийм зорилготой гэдгийг бид манайхан бүгд ойлгох хэрэгтэй байна. Бидний өмнгийн говь нутаг минь одоо амар амгалан байгаасаа бүрэн бүтэн үлдээсэй гэдэг эцсийн зорилго өмнө говьчуудад байна. Энд уугуул иргэдийн эрх ашиг байна. Уул уурхай ухдаг мөнгө олох гэсэн ийм эдийн засаг бодсон төрийн томчууд байна. Уул уурхай ухдаг нэг хэсэг бүлэг байна. Гэхдээ энэний ард хэдэн мянган уугуул иргэд байгаа. Малчид байгаа. Өв уламжлалаа тээж явж байгаа энэ малчид уугуул иргэд бидний амьдрах нутаггүй болох гээд уул уурхай шахагдаад өвөө хийгдэх гээд ингэж байгаа. Ийм хэцүү цаг үед ирээд байгаа учраас нийт монголчуудаас тусламж хүсэх гээд ингэ явж байгаа. Нэгдээчээ гэд. Өнөөдөр бид нар нэгдэн гэдгийг нэг гарч ирээд ингээд нэг урай лооцсон бариад нэг дайн байлдаа хийх гээд ингээд нэг хүлээгээд байгаа юм шиг байна. Үгүй шүү дээ. Энэ цаг үед бид нар яг бодитоор энэ гар үсэг зурдаг, энэ үгээ хэлдэг, энэ нэгддэг, энэ тэмцэж эх орноо хамгаалж байгаа хүмүүсээ хамгаалдаг, дэмждэг энэ цаг үеийг л ирчээд байна. Энэ дээр л энэ нэгдэж дэмжихийг монголчууд маань ингээд нэгдэх гэдгийг ойлгоод ингээд нэг туслаад бүгднийг зөв замаар явж байгаа хүмүүсийг дэмжиж өгөөч гэж уриалах гэж ирлээ. Баярлалаа. Мэсгано. Би өрөмсмэй. Өмнө говийн өрөмсмэй жанжмаг юмарч отхон төсгдөг юм байна. За миний үеийн энэ засгийн газрын 46 дугаар тогтоолыг захиргааны хэргийн давж алдах шүүхэд хандсаа. Одоо энэ захиргааны хэргийн шүүхэн эргээд хариулахлаар энэ чинь үндсэн хуулийн цэцэд хамааралтай асуудал байна гэдгийг хэлж өгсөн байгаа. Тийм учраас одоо энэ асуудлаар энэ оюун эрдэнэ амар өсгөлэн гэдэг хоёр хүнд одоо энэ талаараа энэ үчгийг барих юм байна. Энэ үчгийн харигдахлаараа улсын их хурл засгийн газарт заавчгүй хүргэгдсэн байх ёстой юм байна. Тийм учраас бид нар энэ үчгийг одоо үндсэн хуулийн цэцэд хандхаас өмнө энэ хоёр хүнд хүргүүлэх гэж байна. За тэгээ өмнө өвчүүд Монголын бүх ард түмэн эх орон газар нутгийнхаа төлөө энэ 33 мянган гарын үсэгт нэгдээд өгөөрэй гэж та бүдээс уриалж байна. Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За өмнө говийн иргэн ундрмаа байна. За та бүгдээ энэ 33 мянган гарын үсгийг цуглуулах одоо энэ арга хэмжээнд идэвхтэй оролцоод өгөөч гэж хэлсэн байна. Энэ нь юу юм бэ гэхээр Монгол Улсын засгийн газрын 46 дугаар тогтоолыг 33 мянган гарын үсгээр одоо зурж одоо хүчингүй болгоход Монгол орон даяар энэ маань одоо явж байгаа. Тэгээд одоо энийг хүргэх гээд одоо өмнө говийн ард иргэд бол одоо Улаанбаатар хотод ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр энийг болохоор төв талбай дээр одоо бид нар өөрсдөө ангаар зогсож энэ гарын үсэгт нэгдээрэй гэж зогсох байгаамаа. За тэгээд энэ ямар говийг яаж хайрлах гэдэг нь
33 говийн маань одоо хаан гов борзонгийн говаа одоо бүрэн бүтэн хамгаалж үлдэж үр хөвгтөө үлдээх гээд энэ талаар сэтгэл зовниж яваа нэг ээж байгаамаа. За манай энэ өмнө говьт бол одоо уул уурхай бүс болгоно гэд манай оюурд нь ингээд дээрээс ингээд зарлцсан. Одоо мал малчин хоёр бол үнэхээр амьдрах нөхцөлгүй болсон. Тоосжилт ухсан нүх овоолсон чороо бидэнд үлдэх гээд байгаамаа. Энийг энд одоо аварч үлдэх гээд байгаа. Тэгэхээр Монгол орон даяараа сэрээч Монгол хүн болгон одоо энэ гарын үсэгт маань нэгдээд өгөөч. Яг одоо энэ QR-ыг одоо уншуулж байгаа та бүхэн маань одоо харж үзэж байгаа үзэгчид маань энэ QR-ыг уншуулад яг одоо энэ гарын үсэгт нэгдээд өгөөч. Таны зурсан энэ гарын үсэг маань Монголын мянган га газрыг аварч үлдэж ирээдүйн хуучтай маш их буянтай үйл хийх гээд байгаамаа. Тэгэхээр алдарт борзонгийн говаа хамгаалцгаая. Цагаан дэлгуулаар бомб нэхийг өмнө говийн ард дэргэд бүгд эсэргүүцэж байна. Энэ нутаг маань өвгдийн захиастай нутаг юм аа. Эртээр үеэс хүндэж болдгоо хүндэс баян нуруу хонгор мортын хөтлөөр халахын буянд авах юм бол Монгол улс дуусах түүхтэй гэж эртээрээс энэ захиастай нутаг болохоор бидний маань өвөг дээдээс халуун аймаг бүлээн цусаараа энэ сайхан нутагтыг биднэрт өгснөөр бид нар энд үр хүүхдээ өсгөж ийм сайхан амьдарч байгаа юм чинь бүгдээрээ энэ сайхан нутгаан аварч үлдъя. Бүгдээрээ хараа цуугаад биш бүгдний оролцоо болжээ. Баярлалаа. Тэгээ өнөөдөр 33 мянган гарын үсгэндээ нэгдэрэ гэж уриалъя. Баярлалаа. За би Өмнө Говь аймгийн Өргөн сум иргэн гэрэл тодгод хүн байна. За энэ өдрөөр ирсэн сэтгүүлч сурвалжлагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ би энэ зам бомб гэдэг энэ одоо үйл ажиллагаатай олон жил одоо нутагтайгаан бай, эх оронтойгоон бай, иргэдтэйгэн бай, малтайгаан бай гэж 7-8 жил одоо энэ улсуудтайгаан дарах үедээ хөрөх үе хөрч явлаа. Тэгээд одоо ердөөсөн Монголын ард түмэнд гойд захиж яваа юм. Бяднус хотынхаа нийслэл Улаанбаатар хотод одоо төвд ирчээд ингээд Хэвлийн багруудыг сууж байгаадаа би бас өөртөө бол бас дотор хүндээ бол итгэж баярлж байна. Тэгээд одоо за өмнө говь чинь одоо уул уурхай говийн аймаг бүс чинь одоо уул уурхай бүс болоод дууслаа гэж бодъё. Энд ажиллаж байгаа албан хаагчид хаанаас биднээсийн амьдралд ямар нөлөө үзүүлж байна? Биднээс ер нь тэндээ амьдарч байгаа улсууд, тэндээ ажиллаж байгаа улсууд гэдгийг ямар хэдэн гадаад иргэн, хэдэн Монгол иргэн, хэдэн гадаад уурхай, хэдэн Монгол уурхай байна гэд ингээ үзээд байх юм бол ер нь биднээс өмнө говийнхаа бүсийг гадаад оронд одоо биднээс одоо урд төршийн гоцгон гэж яриад байгаа ер нь орны лиценз одоо тэр олон улсын гэм лицензнүүд одоо Өмнө Говь аймагт, Орон Говь аймаг ингээ говийн бүсээр ингээ байршдаг. Одоо ингээд энийгэн алдчихвал одоо Монгол улсын одоо төвд амьдарч байгаа та бүгд нутагч нь бас л хумигдах болов гэж би бодож байгаа. Ер нь бол тэгээ дээрээс нь энэ одоо уран гэж яригдаад байна. Ураныг одоо энэ Монгол улсад их ч эсэргүүцэж байна, их ч юу яаж байна. Энийг бол бас эсрэг байдаг бодолтой. Тэгээд энэ цагаан дээл уулаар бомб нээлгэхгүйгээд байдаг учир нь гэвэл энд унган тэр нутагт амьдарч байсан амьтан ургамал хүн эднүсийг ер нь хайшин зөөж хаан нутагшуулж хаан байршуулах гэж одоо ингэж улаар одоо ингээд уул уурхай гэд ингээд ганц идээд одоо энэ нийгэмд 2025 26 27 8 онд идээд тэрнээс цааш Монгол хүн идэх хугацаагүйгээр ингэх гээд байгаа юм шиг л одоо ингээд бүгдийн нухай улсын төсөв болгоё, улсын орлого болгоё, ингээд ард түмнийхэн цалин хөлөс тэдгүр ингээд энүүн зарцуулъя гэдэг ингээд бүгдийн зэрэг ухыг ингээд дайраад байдаг. Бас энийг би бол ойлгодгоо. Яагаад гэвэл эний чинь хоёр том уурхай ингээд ажиллаж байна. Эннээс гарсан ашгаа ордоод энэ хоёрыг хаалтан гэрээгээ хийгээд хаалт янзлаад дараагийн уурхайг нээхэд Өмнө Говьт баялаггүй. Монголд Өмнө Говьт юм байхгүй, Монголд баялаггүй. Энийг яагаад дистралтай ингэж болдгоо. Хоёр бомбын хар хогийн цэг. 3 дахь бомб нэгэд 3 хогийн цэгтэй болно. Ингээд бөөнөрөнгийн ингээд ухаа төнкөө бүгдийг гаргах шаардлага байна уу? Өнөөдөр энэ одоо энэ хэдэн 100 жил байдیں, хэдэн 10 жил байдیں, нэг уурхагаан ухаад бариад ашигаа аваад энэ нүүрс ашигтай гэдэг бол би одооны малчин хүн мангар байж болно. Гэхдээ энийг ямар ч хүний өнүүдээр харсан уурхаг ухаж болно.
Өнөөдөр нүүрсээ ухаад зарахад энд нь зэс хэрэгтэй байж болно, алт мөнгө нь хэрэгтэй байж болно. Тэр уурхаагаа нээлтээ. Бусдаар ингээд нүүрсний уурхаагаа бүгдийн дэлбэлээ ухаад ямар огтны үлээ биш үү? Одоо энэ төвийн нутгаар үлийн цагаан огтно гэж үгүй. Говь одоо яг тийм болох гэж байна. Та нас ингээд бөөнөр ингээд сууж байгаа. Тэгэхэд таануусын амьдралд маш ихээр нөлөөлдөг ийм үйл ажиллагаа урдаас ч эхэлчлээ. Энийг яах вэ? Би ард түмнээ тэр 33 мянган хүний гарын үсэг байтугай цуглах байх гэж би бодож байгаа. Эх хөрөнч Монгол цус энэ хүний суцаар гүйж байгаа л бол. Тийм учраас би одоо малаа хайчаад, нярх төлөө хайчаад тэнд харангадаж байх. Бүүл муута ингэ байж явахдаа би одоо ингээд ийм боллоо гэхэд би одоо бүх юм хаяад өцөгдөр би малаа зогсчихсон, малаа услаа зогсчихсон. Одоо энд ирээд таа бүгдтэй бол авилын муурлагаа сууж. Энэ Монгол хүн сэтгэл би амьдраад баяжих гэсэн биш. Бүхний тэр амгалан тавин амьдрыг гэсний төлөө би 7 жил малчин хүн явсан. За тэгээ таа бүгдтэй энэ өдөр ирсэн баярлалаа таа бүхэндээ. Энэ үйл ажиллагааг сурвалжилж өгсөн сурвалжлагч энэ багийнхан дамжлаа. Ирсэн ард биднээсээ цуг явдаг хамтлагчдаа баярлалаа. За сайн байцгаана уу. Би одоо Хөргөн сумаас ирсэн Малчин Сэдвсрэн гэж хүн байна. Говьчууд бид говийн эх хөрөнчд бид одоо ирээд өнөөдөр энэ хүү хэвлэлийн хурал хийж байгаад би оролцож олон нийтэд хандаж байгаамаа. Тийм учраас одоо монголчууд та нараа уриалахын тулд үндсэн хуульд заасан газар ард түмний өмч түүний баялагийг ашиглахад ард түмний эрх ашгийг нэн тэрүүнд тавина гэсэн заалт байдаг. Энэ мэтлэнгээр ингээд энэ хүү одоо үндсэн хууль болон ашигт малтамтын тухай хууль, байгаль орчны тухай хууль, иргэний оролцооны тухай хууль гэдэг энэ бас хуулиуд ингэж зөрчигдөж ард иргэдийн эрхийг зөрчиж одоо уул уурхай нээж байгаа явдалд харамсаж явдаг ийм малчин эмэгтэй байна. Тэгээд бидэнд одоо энэ байдлыг таслан зогсоох эх орныхоо дархан байдлыг бүрэн бүтэн тусгаар тогтнол баттгаж авч үлдэхийн тулд багч гисэн хувь нэмрээ оруулж 33 мянган гарын үсгийг цахим хэлбэрээр цуглуулах аян зарлаад 10 гаруй хоног өнгөрч байгаа. Энэ хугацаанд говьчууд бид баггүй гарын үсгийг цуглуулсан. Тэгээд одоо Монголын ард түмэнд улс орон даяараа хандаж 33 мянган гарын үсэгт нэгдэх аянд нэгдээч гэж уриалж байна. Энэ 33 мянган хүний гарын үсэг цуглуулснараа бол одоо тоо биш юм аа. Энэ бол одоо маш олон мянган хүний иргэдийн дуу хоолой болно гэдгийг хэлэх байна. Тийм учраас одоо монголчууд та нарыгаа 33 мянган хүний гарын үсэг цуглуулахад орон даяараа нэгдэж багч болов энэ борзонгийн говийг аварч үлдэхэд нь говийн эх хөрөнчд бидтэй нэгдээч гэдгийг уриалж байна. За Монголын говь болон өмнөд хязгаарыг олон зуун жилээр хамгаалan ирсэн малчин думны төлөөлөл болж Өмнөг аймгийн Номгон сумын иргэн Батсүрэн гэдэг хүн байна би. За энэ алдаа завхарлын он жилүүдэд ямар ч тооцоо судалгаагүйгээр болгосон А4-ийн заасан дээр лиценз хэлбэрээр одоо 100% хятадын хөрөнгө оруулалттай ихэнх нь одоо маш олон лицензийг олгосон байдаг. За энэ лицензүүд одоо яг амилахад бэлэн болоод хашаа ороогоо төгжихэд бэлэн болоод одоо энэ одоо хөлийн бомбын дархан статус нь бүрдээгүй байхад одоо түрүүчээс орж ирж хашаа ороогоо төгжээд ард иргэдэд хөөгдөө тугдаад нэг төр зур хэмэд байж байгаа. Одоо энэ байдал маань одоо энэ цагаан дэлхийн бомбд одоо ингээд нэгдлээ бол энэ Монголын өмнөд хязгаар чинь ерөөсөө Монгол малчин хоёр амьдрах зай талбай үлдэхгүйгээр одоо энэ лицензийн талбар болцсон байгаа гэдгийг одоо миний Монголын ард түмэн маань бас сэрж ухаарсныг ойлгож одоо бидэнд энэ олон жилийн турш ихэд тэмцэж ирсэн энэ зүйлд нэгдэж тустай болж одоо энэ улс орныхоо одоо аюулгүй байдал алдагдах хүрээд байгаа ийм засгийн газрын 46 дугаар тогтоолыг хүчингү болох ажлын хэсэг байгуулах 33 мянган хүний гарын үсэг зурж энэ ажлын хэсэг байгуулж тэмцэхэд минь тус нэмэр болооч. Энд та бүхний минь сэтгэл зөв юу бол та бүхний минь заяа зөв юунаа. Одоо ийм учраас энэ 33 мянган хүний гарын үсэг 33 мянган байтугай цуглах байх ёстой байдал. Одоогийн байдлаар ерөөсөө нэг 6100 хүн 7000 хүрэхтэй хүн
ингээ гарын үсэг зурч чад. Бусад түмэн маань мэдээгүй ингээд явж байгаа. Одоо энэ бас учраас одоо өнөөдрөөс эхлээд энэ цахим линкээр энэ баркодоор орж одоо мөн адилхан цахим линк хүртэр явж байгаа. Энүүгээр нь ороод ингээд гарын үсгэн зураад нэгдээд ингээд маш богино хугацаанд ингээд бидэнтэй болон өөрсөндөө тусалаарай гэж ард түмнээсээ уриалж байна. Тэгээ та бүхэнд баярлалаа.